сайн байна уу? Энэ удаагийн ярианы ерөнхий сэдэв нь урлаг ба нийгмийн харилцаа холбоо гэсэн ерөнхий санаатай. Өмнөх ярианд бие даасан уран бүтээлчийн хувь хүний зүгээсээ уран бүтээлийн хиллэг болоод үзэл санаа, дуу хоолойгоо хэрхэн илэрхийлж эхэлсэн. Мөн тухайн цаг үе нийгэм нь хизээнээс хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгээд хувь хүнийхээ зүгээс, хувь уран бүтээлч хүнийхээ зүгээс өөрийнхөө хийж буй зүйл, урлаг хэмээх тэр зүйлийн мөн чанарыг үргэлж сорж, асуултанд тавьж, одоо хүртэл дахин тодорхойлж ирсэн талаар ярилцсан. Тэгвэл энэ удаа өмнөх ярианы үргэлжлэл болгоод өнөөх уран бүтээлийн эрх чөлөөг мэдэрсэн хүмүүс зөвхөн өөрсд болон өөрсдийн уран бүтээлийн мөн чанар, урлагийг тодорхойлох гэсэн шинэ арга барилыг эрэлхийлэхээс гадна өөрсдөөсөө том зүйл болох хүмүүсийн хоорондын харилцаа, нийгэм байгальтай харилцах, нийгэмтэй тулгамдсан асуудлын талаар дуу хоолойгоо нийлүүлж чиглүүлэх тэр үүрэг хариуцлагыг ухамсарлаж ирсэн тэр цаг үеийн талаар ярилцах болно. Нэг талаас урлаг гэдэг зүйл өөрөө харилцаа холбоон дээр оршин тогтнож байдаг. Аливаа ямар нэгэн санаа уран бүтээлээр дамжиж үзэгчдийн сонорт хүрч иж тухайн зорилгоо биелүүлж байдаг. Нөгөө талаас урлаг үргэлжил нийгэмтэйгээ холбогдож ямар ч цаг үед нийгмийнхэн тусгал нь болж ирсэн гэсэн санаа бас байгаа. Гэхдээ орчин үеийн урлагтай уялдуулж ярихад дадаизмаас ярих нь зүйтэй гэж үзэж байна. Дадаизм бол 1915-6 оны үед үүсэлтэй. Европт Швейцар төвтэйгээр үүссэн. Америкт, Нью-Йоркт үүссэн. Тухайн цаг үед дайны хор уршгийг авсаж байсан хүмүүсийн тоо, амь насаа алдаж байсан хүмүүсийн тоо утгаа алдаж байсан. Үүнийг эсэргүүцэж, жигшиж, дуу хоолойгоо нэгтгэсэн уран бүтээлч нар дадаизмыг анх үүсгэж байсан. Тэгэхээр нэгсэндээ дадаизм бол дайныг эсэргүүцсэн, мөн дайныг өдөөж буй, дайнаас ашиг хонжоо авч байгаа тэр хөрөнгөтний нийгмийн хүмүүсийг мөн эсэргүүцсэн. Үүн дээр тулгуурлаад хөрөнгөтний нийгмийн урлагийг мөн эсэргүүцэж эхэлсэн. Өмнөх яриан дээр ярьсан 1900-аад оны үед хөрөнгөтний нийгмийн захиалгат урлагийн бүтээлүүд гэж байсан. Тэр болгоныг энэ дадаизмын уран бүтээлч нар эсэргүүцэж тэдгээрийн эсрэг байр суурьтай байсан. Дадаизм мөн логик, дүрм журам, дэстара системийг үүсгэж байсан. Тэгээд дада уран бүтээлч нар тодорхойлсон зорилго, эсэргүүцэж байгаа зүйлсээ чагсааж бичснээр өөрсдийн гэсэн тухаг бичгийг бий болгож. Энэхүү урсгал хөдөлгөөнийг ийхүү тодорхойлсноор дада уран бүтээлч нар нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг зааж, илрүүлж, болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар анхаарлыг хандуулж, харилцан яриаг үүсгэхийг зорьсон байдаг. Энэ жишээ зураг болгоод хамгийн анхны дада үзэсгэлэнгийн байгаа байдлыг харуулсан зураг харуулж байна. Энэ ч бол дайныг үүсгэсэн тэр гол дөрүүд болох тэр цэргийн цол хэрхэн цолтой хүнийг гахай дүрстэйгээр дүрсэлсэн байгаа. Мөн үзэсгэлэн тэгэлсэн байдлыг нь харахад уламжлалт бус тийм замбраагүй хэв маягийг баримталж тэгэлсэн харагдаж байна. Дадаизмээс хамаагүй хойш 50-аад оны үед Флаксус гэдэг урсгал хөдөлгөөн бас газар авч байсан. Флаксус гэдэг үгний утга нь өөрөө нэгэн хэвийн бус үргэлж өөрчлөгдөж байна гэсэн утга санаатай. Флаксусын зорилго нь товчхондоо бол урлагийг өдөр тутам болон хүн болгонд хүртээлтэй байх талаас нь урлагийг түгээх гэсэн зорилготой. Тэр дундаа гол онцолж үздэг зарчим нь болохоор эцсийн үр дүнгээс илүүтэйгээр үйлдэх явц, бүтээл хийх болон бүтээлийг түгээх, бүтээлийн талаар ярилцах, бүтээлийг үйлдэх тэр үйл явцыг эцсийн үр дүнгээс илүү чухалчилж үздэг сонирхолтой
зарчимтай. За тийм учраас Fluxus хөдөлгөөнд хамрагдж байсан уран бүтээлийн шинж чанарууд нь тоглоом наадхаа дээрж тулгуурлаж байсан альва заавартай үйлдэх тэр олон нийтээрээ үйлдэх сонирхолтой үйл хөдлөл болон ямар нэгэн зүйлийг хамтдаа хийж бүтээх гэсэн утга санаан дээр цогцлон тогтмож байсан. За эдгээр шинж чанаруудыг багтаасан бүтээл хийдэг уран бүтээлч бол Алан Капров гэдэг хүний Шингэн гэдэг нэртэй уран бүтээл байдаг. Энэ бүтээл нь мөсөн блокоор байшин барих гэж оролцсон. За халуун нартай Калифорни мужийн Лос Анжелес хотод 6 газар тус тусдаа мөсөөр байшин барих гэж оролцсон. Үйл хөдөлгөөний тийм happening гэж тухайн үедээ нэрлэгдэж байсан үйлдэлийг хийсэн. За энэ нь ямар үр дүнд хүрэх нь бол ойлгомжтой. Эзэж барьж дуусахгүй. Мөсөн блокийг үрж тавиад л яадаг. Нарны элчинд хайлж уурсаа. Эзэж одоо зорилго нь бол гүйцэлдэхгүй. Энэхүү бүтээлд хөлс хөдөлмөрөөрөө хамтарч оролцсон тэр хүмүүсийн одоо оролцоо нь тухайн нийгмийнхэн төлөөлөл болж хизээж бүрэлдэж дуусахгүй тэр зорилгын төлөө хатаараа зүтгэж байгаа гэсэн тэр санаан дээр тулгуурлаж байсан. Энэ нь бол утопийн үйл гүйцэлдэх уналттай ижил төстэй талтай. Нөгөө талаас мөсөөр байшин барих гэж оролдож байгаа энэ оролдлого нь дэлхийн дулаарлын талаар бас хэлэх ёстой зүйлээ хэлж байгаа мэт дүр зургийг багтааснараа олон тал байдлыг шингээсэн байна. Alison Knowles хэмээх энэ эмэгтэй уран бүтээлчийн Identical Launch гэдэг нэртэй нэгэн хэвийн өдрийн унд гэсэн утгатай бүтээл байна. За товчхон ярихад энэ хүний бүтээл тунаа загсны авчуурхтай талах нэг аяг сүв, нэг аяг шүлнөөс бүрэлдсэн энэ өдрийн хоолыг насан туршдаа ийдсэн. Гэхдээ энэ бүтээлийг амьд болгож буй хүчин зүйл нь тухайн уран бүтээлч үргэлж хэн нэгнийг өөрч энэ өдрийн хоолоо хуваалцаж иддэг байсан. Гэхдээ тухайн хүнтэйгээ урлагийн талаар, нийгмийн талаар, юуны ч хамаагүй ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж амьд харилцаа үүсгэдэг байсан. Энэ нь бол суурин хот амьдралын хүн болгон нэг нэгнээсээ холдож зөчгөрч байгаа тэр орон зайг бөглөж амьд харилцаагаар дулаан хур амьсгалыг түгээж буй энэ санаан дээр бүтээлийн гол учир нь оршиж байна. За бас нэгэн хоолоор дамжуулж уран бүтээлээ хийдэг уран бүтээлч байна. Реркрих Теравана гэдэг. За хоол бол үргэлж биднийг ойртуулж, татнасуулж байдаг нэгэн амьдралын хэрэгцээ болсон зүйл байдаг. Аль хэдийн бидний дунд утга учир нь тодорхойлогдчихсон энэ зүйл дээр тулгуурлаад Реркрих Теравана гэдэг энэ уран бүтээлч үзэсгэлэн гаргадаг. Үзэсгэлэн гаргахдаа үзэсгэлэнгийн зааланд хоолоо хийгээд хоолоо түгээдэг. За үзэсгэлэн үзэх гэж ирсэн хүмүүс тухайн халуун хоолыг идэж хоорондоо инээлдэж, хөөрөлдөж, яриа өрнүүлж тухайн үзэсгэлэн утга төгөлдөр болоход нь өөрсдөө оролцоотой нэгсэндээ тухайн уран бүтээлчийн үзэсгэлэнг нь бүрдүүлж өгч байна. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн үзэгчийн одоо байр суурь, үзэгчийг одоо чухалчилж авч үзэх гэсэн санаа тод гарч ирж байна. За гэх мэтчлэн амьд харилцаан дээр тулгуурлаж бид бүгдийг нийгмийг хооронд нь ойртуулж бодол санаагаа хуваалцах тэр боломжийг олгож байгаа, боломжийг үүсгэж байгаа тийм жишээ болсон уран бүтээлийг ярилцлаа сая. Нөгөө талаас сүрэг гэх юм уу их тийм сонирхолтой талаас нь бас хүмүүсийг нэгтгэж буй уран бүтээлийн талаар ярилцъя. За Крис Борден хэмээх уран бүтээлчийн Буудлага гэдэг нэртэй сонирхолтой үйл хөдлөлийн бүтээл байдаг. За товчхондоо бол үзэгчдийн өмнө уран бүтээлч найзаараа гарлууга ойрын зайнаас буудуулсан. Тэгээ тэр төр зургийг харуулсан энэ фото зурган дээр баримтжуулж үлдээсэн байна. За тухайн үед үзэх гэж ирсэн хүмүүс болоод хожим энэ бүтээлийн утга учирыг олох гэсэн хүмүүсийн дунд маш их яриа мэтгэлцээ өрнөсөн байдаг. За тэдний дунд хамгийн сонирхолтой нэгэн санаа бол тэнцээ буудахт нь байсан хүмүүс яагаад зогсоогоогүй юм бэ гэсэн санаа байдаг.
За юм буруугаар эргээд тэр хүний амь насанд хүрсэн болвол тэр зааланд байсан үзэх гэж очсон бүх хүмүүс хам хэрэгт хамрагдахч боломжтой байсан. За нийгмийн талаас хүлээсэн хариуцлага иргэн хүний одоо баримтлах ёстой дүрм журмыг яагаад гүйцэлдүүлээгүй гэсэн санаан дээр тухайн одоо хүмүүсийг нийтэд нь одоо буруу шаасан нийгэм доторх хүмүүсийн хоорондын харилцаа хүлээсэн үүрэг гэсэн сэдвүүдээр их сонирхолтой асуултуудыг төвшүүлснээр энэ бүтээл одоо хүртэл яригдсаар ирсэн. За бас нэгэн сонирхолтой перформанс урлагийн жишээ байна. Хажилбар гэдэг нэртэй. За хүмүүс Джон Ленноны эхнэр гэдгээр нь таних бах Йоко Оно гэдэг уран бүтээлч. Хүмүүсийн төдийлөн мэддгүү дүр төрх нь бол Флаксусын нэгэн бас гол төлөө болсон уран бүтээлч байсан. За энэхүү бүтээлд уран бүтээлч тайзан дээр гарч суугаад гартаа нэгэн хайчийг барьж байсан. Тэг үзэгчдийг урьж тэрхүү хайчаар хувцснаас нь жаахан хэсгийг тасдаж авч болно гэсэн эрхийг олгосон. За эхэндээ хүмүүс боловсон зан гаргаж багыг хайчилж байсан бол сүүлдээ бүр хязгаарыг давж томоор хайчилж бүр төрөмгийн зан авир гаргаж эхэлсэн. Тэг уран бүтээлч зогсоохоос өөр аргагүй хэмжээнд хүрсэн. За үүнээс юуг олж харж болох вэ гэвэл хүмүүс хэсэг бүлгэн болоод ирэхлээрээ зан авир нь хэрхэн өөрчлөгддөг. За хүмүүс чагсаал цуглаанд хүртэл сэтгэлгээд маш өөр болж ирдэг. Нэг хүн дайраад гашрахад араас нь 10 хүн дайрч гашрахдаг. Тэрийг харсан 50-60 хүн дагаад л ордог. Тэрхүү ийм сонирхолтой сэтгэл зүйдээр тоглосон хүний сэтгэл зүй одоо илүү байгалийн араншин зангийн гаргаж ирсэн ийм сонирхолтой бүтээлийн жишээ байна. За Fluxus хөдөлгөөний дараа гарч ирсэн conceptual art гэдэг урлагийн хөдөлгөөн байдаг. За энэ нь товчхондоо утга санаан дээр тулгуурласан урлаг болон бүтээлийг хилдэг бөгөөд материалын шин чанар дээр гол анхаарлаа хандуулах бус. Тухайн бүтээлийг хийх гэж завдсан сэтэл болон үзэл санаан дээр тулгуурласан. За тэр үзэл санааг бүтээлийн гол утга учир гэмээр авч үздэг ийм урлагийн хөдөлгөөнийг хилдэг. За сүүлийн жишээ болгож ярих уран бүтээл бол Спан улсын Сантьяго Сиера гэдэг уран бүтээлчийн бүтээл болох цалинган өгч болдоггүй хөлсний ажилчин гэдэг нэртэй 1999 онд хийжсэн бүтээл байна. За энэхүү баримтжуулсан зурган дээр харагдаж байгаагаар дөрвөн хууль бус цагаач иргэнийг цаасаа арцганд суулгаж галерей доторх нэгсэн доо уран бүтээл болгож хургасан байна. Үзмэр. За үзэгч бол галерей онгоогоод хаах хүртэл хүмүүсийг одоо очиж үзэж норох боломжтой. Цаасаа арцгны дэндээ нүх сүвтэй тийм учраас ямар хүн байна уу гэдгийг нь багасаа олж харж болох боломжтой. За эдгээр хүмүүст өгч байсан цалин хөлсийг хэрхэн тодорхойлж байсан бэ гэхлээр тухайн үед Герман улс хууль бусаар орж ирсэн цагаачтад бичиг баримттай болохоос өмнө ажил хийж болохгүй. Харин оронд нь энэ 4 цагийн ажлын хөлсийг авч бай гэдэг хуультай байсан. За тэр хуулийн дагуу энэ хүмүүст тухайн улс орны ажлын хөлсний доод хэмжээгээр 4 цаг ажиллах сэнтэй дүүцхүүц тэм цалинг олгож байсан. За энэ бүтээлээр юуг онцолж байна вэ гэхлээр үзэгч гээд байгаа хувь хүн маань өөрөө ч гэсэн ямарваа нэгэн одоо асуудал ямарваа нэгэн бүтээлийн сэдэв болоод ийм үзмөр болох боломжтой юм байна. Тэгэхээр ийм сонирхолтой байр суурьны шилжилт, өөрчлөлт хөдөлгөөн бидний нийгэм болоод нийгэм доторх тогтолцоо, дүрм журм одоо шилжилт хөдөлгөөнийг сонирхолтойгоор илэрхийлж гаргасан. Мөн энэ дээр тулгуурласан харилцан яриаг цааш нь түгээх гэсэн зорилготой болж харж болохоор байна. За тэгээд эцэст нь дүгнэж харахад хувь уран бүтээлч хүн өөрийн гэсэн урлагийн хэллэг, үзэл санаа, дуу хоолойгоо хөгжүүлж, хүлээн зөвшөөрүүлж иржээ. Тэгсний үндсэн дээр өөрөөсөө ч том, өөрийгөө багтаасан утга учиртай харилцааны тогтолцоо болох энэхүү нийгэм гэсэн санаан дээр тулгуурласан, нийгэм рүү хандсан, мөн нийгэм доторх тогтолцоог асуултанд тавьсан урлагийн чиг хандлага бүтээлүүд ар араасаа гарч ирсэн. Энэ чиг хандлагууд одоо хүртэл
орчин үеийн урлагт хүчтэй байр суурь эзэлж өнөө цаг үед шинээр гарч ирж байгаа нөхцөл байдал харилцааны тогтолцоо дахин шинээр асуултанд тавьж үргэлжилсээр байна.